бас өргөн барьсан асуудлуудыг ажил хэрэгцээр хандаж дэмжиж өнөөдрийн ийм нөхцөлд оруулахгүй гэж бүхэл гарц боломжийг хайж ажиллаж байгаа. Монгол улсын ерөнхийлөгчийн хориг тавьсантай холбогдуулаад намын жимэг гишүүн ч гэсэн бас түрүүн дутуу мэдээлэлтэй байх шиг байна. Даргын дэрэгдэх зөвлөл дээр яриаггүй ш ярьсан. Даргын дэрэгдэх зөвлөл дээр энэ 7 хоногийн хуралдааны тов дараалал дээр ёс зүй дэгийн байнгын ороо, хууль зүйн байнгын ороо хамтарч хуралдах, хамтарсан ажлын хэсэг гаргах, хамгийн боломжит хөлбөрөөр гарц гаргаж оруулж ирэх энэ үүрэг чиглэлийг аваад өнөөдөр орж ирж хэлцэгдсэн. Өнөөдөр өглөөний санал хураалтанд нийт 69 гишүүн оролцсноос 55 гишүүн дэмжсэн. 26 гишүүн танхимд байгаагүй гишүүдтэй нийлээд 26 гишүүн дэмжээгүй. Тэр дэмжээгүй гишүүд дотор жишээлбэл Жавхлан сайд 7 сайд байна. 7 сайд шүү. Тэгвэл чи засгийн газрын гишүүд чинь өөрсдөө тим дэгээр явуулахгүй ийм нөхцөл рүү оруулъя гэж хүсэж гин гэж ойлгож штэ бид. Тэгэл одоо улсын их хурл нэр нүрээ бараад л энэ асуудлыг хичнээн удаа хэлцэж байна. 6 дугаар сард байгуулагдсан улсын их хурл 5 сар үйл ажиллагаа явуулахдаа 4 удаа төсөв хэлцлээ штэ. Төсвийн тодтгол хэлцлээ. 2023 оны төсвийн гүйцэтгэл хэлцлээ. Төсвийн хүрээ ахиж хэлцлээ. 25 оны төсвийг хэлцэж баталсан. Батлах нөхцөл дээр бас энэ улсын их хурлын гишүүд ажлын хэсэг байнгын ороо бүрэн ажиллаагүй, гишүүдийн саналыг тусгаагүй гэдэг асуудал хөндсөн учраас тэгвэл тодтгол хийх боломжийг урд нь авч хэрэгжүүлж исэн жишгийн дагуу гаргаж гисэн шүү дээ. Бүхэл нөхцөл боломжийг нээгээд улсын их хурлын асуудлыг шийдчихийл гэж яваад идэг. Эргээд эсүүлтгүү хийчээд араас нь ахаал нэг юм улсын их хурлыг эвгүй байдалд оруулах. Одоо эн чинь нөхцөл чинь бүр хэрээсээ хитрээд хаус хэлбэр рүү орох нь ш. Асуудлаа шийдэж чадахгүй хэлбэр рүү одоо явж шүү. Бүх талдаа хариуцлагатай байх ёстой. Нэг өхрийн өвөр дөрвөл 1000 өхрийн өвөр дөргөнө гэж. Нэг хоёр гишүүний хариуцлагагүй юм уу? Нэг хоёр сайдын хариуцлагагүй нөхцлөөс болж энэ Монголын төр ийм байдалд ороо суучих ёсгүй. Одоо юм болвол хэрээсээ хитэрж байна. Одоо жоохон зарчимтай хэмжээ хязгаартай байх хэрэгтэй. Энэ төсөв батлуулах ганц амар үйлчлэнгийн юм уу? Энэ улсын их хурлын нэг хоёр байнгын орооны юм уу? Нэг ажлын хэсгийн үүрэг ерөөсөө биш. Бид хамтдаа хэлцэж энэ асуудлыг нэг мөр шийдэх ёстой. Тэгээ одоо өнгөрсөн борооны хойноос цов нөмөрнө гэчээр асуудал болоод өнгөрцсөний дараа өнөөдөр ийм байдал яриа сууж иж болохгүй шүү дээ. Хэрвээ ийм саналтай байсан бол өглөө санал хураалт болж байхад гормын санал гаргаад учир байдлаа тайлбарлаад явж яагаад болоогүй. Тэгээ одоо ийм байдалд оруулчаад та бүхэн маань араас нь нэг ийм шаардлага маягийн зүйл яриад сууж их нь зохимжгүй байна. Энэ улсын их хурлын гишүүд, энэ улсын их хурл, энэ улсын их хурлын мэрэгжлийн байнгын ороод ч бас өөрийн гэсэн хариуцсан чиг үүрэгтэй, мэрэгжлийн туршлагатай гишүүд, байнгын орооны референтүүд, зөвлөхүүд гэдэг албан тушаалтангууд байдгийн. Бүхэл гарц боломжийг хайж гаргаж өгч шít. Энэ шинээр батлагдсан дэг хангалттай бүрэн биш байна. Өнөөдөр бид энэ дутуу талыг олон талаас харж байна. Төсөв ториг тавигдахад яах вэ гэдэг асуудлыг хүртэл зохицуулж чадаагүй өнөөдөр бидний проблем асуудал болгоцсон сууж байна. Тэгэл аль болох энэ бүгдийг шийдье, зохицуулъя, хууль зөрчихгүй бай. 126 гишүүнтэй болсон парламент илүү мэрэгжлийн бай гэдэг энэ чиг хандлага руугаа бид ажиллаж шít. Тэгээ одоо нөхцөл байдлын ийм байдал төрлөө. За даваа сүрэн даргын дээр нэг тайлбар хийгээч.